За шинэ нөхцөл байдалд хуралдааны өдрийн мэндийг хүргэе. Яг энэ дээр тодорхой цаг байгаа учраас тодорхой ганцхан асуулт байна. Бид нэр ингээд энэ удаа болоод ирэх жил маань шинэ нөхцөл байдалд болох нэ. Тэгэхээр энэний дээр ерөнхийдөө л одоо зайнаас буюу тийм IT дижитал технологи гэдэг зүйл их чухал болох юм байна. Тэгэхээр энэ төсөвдөр орлогын ерөнхийдөө их тийм дайчлаагүй байдал манай төсөвдөр их харагдаад байна л да. Тийм болохоор тэр нэг дата гэдэг зүйлийг төрд байгаа дата мэдээллийг олон нийтийн зориулалтаар төлөвтэй мэдээллийн зориулалтаар авдаг. Иннээсээ тэр орлого олж болдог. Олон нийт бизнес болоод бусад IT стартап компаниуд энийг ашиглаж болдог энэ системийг бид нэр маш яаралтай оруулж ирэх, энэ орлогыг дайчлах боломж болцоо байгаа юм шиг санагдаж байна л да. За энэ цаг дуусчих шиг болов. За товч тодорхой асуулт сууж байна тийм ээ. Тэгэхэд ихний 20 секунд явуулчихлаа шүү дээ. За төсвийн банкаа ороо хариулъя. Жавтлан дарга хариулъя. За тогтмол асуулт найруулъя. Тэгэхээр ерөнхий асуулт асуулаа гэж ойлгож байна. За яг орлогын хувьд бол энэ одоо бид нэлээд тийм өөдрөг өөрсдөө нэлээд тийм дайчилсан том зорилго тавьсан ийм орлого батлах байгаа. 8 сард хийсэн бидний тодтолцоолоор энэ жилийн орлого 10.7, хойдынгийн төсөөлж байгаагаар одоо бид батлах байгаагаар 13.1, үндсэндээ 2.7 их найт төгрөгөөр орлогоо агуулж ингэж тооцоолж байгаа. Өөрөөр хэлбэл 20% орлогоо ингэж төсөөлж том зорилго тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр орлогын нийт зорж байгаа тоогоо бол бид чамлах юм байхгүй гэж бодож байна. Харин одоо шинээр үүсч байгаа нөхцөл байдалтай холбоотой эдийн засгийн одоо ялангуяа дотоод эдийн засгийн харилцаанууд дээр янз бүрийн хөдөлгөөн гарахыг үүсэхгүй. За тэрийг дагаж мөн бас ямар орлогууд нь нэмэгдэх юм, яаж хасагдах гэдгийг одоо бүгдийг төсөөлж харахад бэрхшээлтэй. Яг нь төрд байдаг ийм датануудыг олон нийтэд хэрэглүүлж тэндээс орлого олж болох юм гэдгийг яг нь тийм төсөөл байж болох юм. Сангийн яамныхан энэ талаар бас танил мэдээлэлөөр онгийн хувьд тэгж болох боловч юугүй одоо манад байгаа тийм датануудыг олон нийтэд хэрэг болохоор тийм хэмжээнд байдаг эсхийг одоо яг тийм харилцаанд орж бэлэн эсхийг одоо сайн хэлж мэдэхгүй. Ер нь бол одоо батлах байгаа энэ орлогын хэмжээ бол чамлахааргүй тоо байгаа шүү гэдгийг л дахин хэлье.